За сайн байцгаана уу хүүхдүүдээ. 4 дугаар ангийн эрүүл мэндийн хичээлийг багш нь заах гэж байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол үнд зүйл гэж юу вэ? Та бүхний хувьд хамгийн үн цэнтэй зүйл чинь юу вэ? Сайн бодоорой. Хүн болгоно өөрийн гэсэн үнд зүйлээ дотроо сайн бодож тунгаарай хүүхдүүдээ. Магадгүй хүний хамгийн үнэтэй цэнтэй зүйл бол миний гэр бүл ээж болох юм. Мөн өөрийнх нь гаргасан амжилтууд бол хамгийн чухал үнд зүйлийн нэг гэж бас үзэж болох юм. Мөн өөрөөс нөхөрлж байгаа найз нөхд бол миний хамгийн үнд зүйл. Бас эрүүл мэнд бол хамгийн үнд зүйлээ гэж бодсон байхаа. Гэх мэтлэнгээр хүүхд болгоно өөрийн гэсэн үнд зүйлийг бодсон байх гэдэгт багш нь итгэлтэй байна. Тэгвэл үнд зүйл гэдэг нь хүнд удаан хугацаагаар тогтвортойгоор оршин байдаг итгэл үнэмшлийг үнд зүйл гинэ. Өөрөөр хэлбэл бидний амьдралдаа баримталдаг зарчим чухал гэж үзэж байгаа тэр зүйлсийг хэлнэ. Үнд зүйл нь дотроо хувь хүний, найз нөхдийн үнд зүйл, анги хамт олонны үнд зүйл, түүнчлэн гэр бүл, улс орны үнд зүйл гэж ангилагддаг байх нэ. Дараах зүйлсээс хамгийн чухал гэснээ нэгээс эхлэн дугаарлах ба яагаад дугаарлснаа тайлбарлаарай. Гэр бүлээрээ цагийг өнгөрөөх, олон найз нөхдөд болох, гадаад руу аялах, эрүүл байх, сайн суралцах, спортоор хичээллэх гэсэн энэ 6 бодомжийг чи өөрийнхөөрөө дугаарлаад нэг үзээрэй. Магадгүй хүүхэд болгоно өөрийнхөө дугаарлалтыг хийсэн байхаа гэдэгт багш нь итгэлтэй байна. Мэдээж хүн болгоны үнд зүйл өөр байх учраас өөр дугаарлалтууд гарсан байх нэ. За үнд зүйлээ хэрхэн таних вэ хүүхдүүдээ? Хүний амьдралын зорилгоос хүний өөрийн үнд зүйл бол гарч ирдэг. Мэдээж олон сонголтууд дотроос хамгийн чухлыг нь сонгох хэрэгтэй. Энэ сонгосон үнд зүйлмээс гарах үр дүн нь юу юм бэ гэдгийг бас нэг бодоод үзээрэй. Энэ сонгосон үнд зүйл нь амьдралын зурчийг хэв маяг чинь хэрхэн нөлөөлж байна гэдгийг бас нэг сайн бодож үзэх нь чухал. Мэдээж үнд зүйлээ зөв сонгосноор аз жаргалтай байж чадж гэнэ үү? Урагшлах хүч болж байна уу гэдгийг бас нэг тунгаан нэг үзээрэй хүүхдүүдээ. Үнд зүйлээ олж чадсан хүн бусдаас илүү аз жаргалтай, зоригтой, бусдыг хайрладаг, мөн эргэн тойрондоо дасан зохицох чадвар өндөртэй байдаг юм байна хүүхдүүдээ. Тиймээс та бүхэн өөрийнхөө үнд зүйлээ олж чадна гэдэгт багш нь итгэлтэй байна. За баяртай.